сонгуулийн дараа ажил хийх хугацаа бол ер нь бол 2 жил байна. Үлцэн 2 жил нь айгүй ерөнхийлөгчийн сонгуул болно. Тэрний дараа их хурлын сонгуул болно гэдэг улс төрчид эхэлдэг. Тэгээд ажил хийх 2 жил дотор үнэхээр том төслүүдэд явуул энэ улс оронд хэрэгтэй эдийн засгийн хөшүүрэг одоо ажиллуулъя гэж бодсон бол хамтраад ажиллахад нь шүмжлэхгүй дуу байсан. За Арслан нам бол гэрээнд дурдсан бүх зүйлийг бол хариуцлагатай биелүүлсэн. Та бүхэн анзаарч байгаа бол том төслүүдийг гацаанаас гаргах улсын хурал дээр конф дарахад хамгийн хариуцлагатай ирээд хуралд суугаад асуудлыг дэмжиж явж исэн Арслан нам. Дээр нь асуудал хариуцсан бүх Арслан намын сайдууд ажил дээр зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд бол байдаг бүх одоо нөөцөөрөө ажилласан баг. Тэгэхээр одоо гэрээ зөрчсөн гэдэг бол одоо бодиттой дүгнэлт биш ба. Зүгээр ардын нам огт шүүмжил сонс сураагүй. Ажил хийхэд шүүмжил байн гардаг. Арслан нам бол дотроо ч гэсэн асуудал ил тол яриа шүүмжилдэг тийм нам. Өөрийнх нь намын дарга битгэл өрөөлийн ерөнхий сайдыг шүүмжлээд алдаа доторл байна гэвэл хариуцлага тооцоо гэж нэг шаарддаг тийм нам. Та бүхэн анзаарч байсан бол манай цөөн бус гишүүн тийм яриа зөндөл гарч ирсэн. Гэтэ гарын хэсэг зурсан бол 3 байгаа баг. Тэгэхэд шүүмжиллийг гэрээ зөрчлөө гэж харж байгаа нам бол зөвхөн бодитоогоор энэ улс оронд дугуй байх дарангуулыг тогтоосон байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 3 намын хамтарсан гэрээнд магадгүй одоо бие биенийгээ шүүмжлэх гэдэг нь огцрол асуудал гараад зурдуулах гэсэн тийм зарлах байсан уу? 3 намын одоо гэрээний дотор ийм наривчилсан залуугт байхгүй. Бид бүр наривчилсан залтууд оруулахын тулд ямар ажил хийх юм, ямар үр дүнд хүрэх юм, яаж хэмжих юм гээд олон зүйл ярьсан боловч нэг өдрийн дотор зөвхөн ерөнхий 3 залттай гэрээ байгуулъя гээд тэгээ манай намын бүлэг гэрээгээ үлээгээд зогсож байхад араар баталсан шүү дээ. Та бүхэн бүгдээр тэр түүхийг санаж байгаа. Арслан намын дараагийн нүүдэл нь юу вэ? Бид нүүдэг нам биш. Бид ажил хийдэг нам. Бид угаасаа л энэ улс орн одоо юу зөв юу буруу ямар зарчим дээр зогсох ёстой вэ гэдгийг байнга хэл сануулдаг тийм нам. Тэр ажиллаа л хийнэ. Ерөнхий сайдын хүүгийн одоо хөрөнгө орлого нотлох асуудал нь танаа намын одоо хариуцлага асуудал болж байна та юу гэж. Ардын нам байнга ийм юм хийдэг штэ. Угаасаа зайлчин. Ямар нэгэн одоо сөрөг мэдээлэл гарч ирээд эсвэл ямар нэгэн шавхаа наадад ирэхэд өөртөөсөө өрөөлд наачаад өөртөө цагаан бололгүй цаашаа яваад өгдөг нам. Логик нь бол жирийн эрүүл сарвал ухаантай хүмүүс ойлгохгүй. За байгалийн тэнэгдүү хүмүүс бол дагааж байгаа алга таших баг. Тийм л байна. Харин планы ерөнхийдөө яаж сонгуулийг өгч ийм нүүдэл хийж нэг жирийн ер нь бол магадгүй зөвөр нэг бус гишүүдийн амнаас та бүхэн сонсож байгаа байх. Өнөөдөр болж байгаа үйл явц ардаа үндсэн хуулийн өөрчлөлт болон ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан. Ер нь та бүхэн бүгдээр л мэдж байна. Би энэ үгийг одоо сүүлийн 15 жил хэлж байна баг. Нэг чөтгөрийн суудлага гэдэг үг. Тэр суудлал дээр очисон хүн болгон ягаад ирэх мэдлийн дуртай болд юм бол ягаад өөрийгөө дандаа ингээ алах байраад бусдыг хатаас гэж хараад бүгдийг дээрээс балдах гэж оролддог юм бол тэгээд зогсоогүй энэ эрх мэдлээ сунх гэж байнга оролддог. Эрх мэдэл дээр өөрийгөө одоо хадах гэж байнга оролддог. Тэр нь Арслан намаас байна, ардын намаас байна уу ялгаагүй. Зөвхөн ерөнхийлөгч болсон хүн болгоны ард үүсдэг нэг адын шунал шүү дээ эрх мэдлийн төлөөх. Тэгээ энэ шунал битгий амьлаасаа л гэж хүсэж байгаа. Дараагийн засгийн газарт одоо ардын нам дангаараа гэхээсээ илүүтэй одоо энэ улсын хурлаар босож жижиг намуудыг оруулах юм сонирхол байна гэж харагдаад байна. Энэ хэр боломжтой гэж харж байна. Боломжтой шүү дээ. 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд улсын хурл судалтай намууд нэр дэвшүүлнэ. Энэ нэр дэвшүүлэлтэнд энэ намуудын одоо энэ намууд хэн байхаас үл шалтгаалаад ямар ч асан санал хуваах хэн нэг бүтгэн харлуулах хажуунаас нь одоо хавиргын үлдэх гэдэг нөө төгжил гэж ярьдаг тийм. Тэр ажлыг хийх хэмжээний одоо нөхөрлөл ардын намд хэрэгтэй шүү дээ. Талбайд 9 дахь өдрөө жигсэж байгаа огцрогод амархан гэдэг залуусын жигсааллын үнцэн өнөөдөр одоо Монгол Ардын намын банк хурлаас гаргасан шийдвэртэй холбоотойгоор юу болж хувирваа гэдэг дээр та ямар дүгнэлт хэлэх вэ? Тэд байнга залуучдын итгэл найдвар тэдний үгээр гараа уудаг тийм. Өнөөдөр гараа уугаад дуусч байгаа. Хурлын шийдвэрийг өнөөдөр танилцуулсан хизээ гэсэн. Мэдгүй би тэдний намын асуудлыг мэдэхгүй шүү дээ. Та анхнаас нь хамтарсан засгийн газар бас байгууллагад шүүмжлэлтэй хамжаасан шүү дээ. Тэгэхээр одоо ер нь ингээд Арслан намд хамтарсан засгийн газраас гаргах энэ шийдвэр гарвал та ер нь дэмжих үү? Би түрүү хэдэн оны өмнө лээ тийм шийдвэр гарвал таатай үлээж авна гэдэг хэлсэн шүү дээ. Ер нь бол засаг одоо зоригтой бөгөөд өөрчлөлт хийж чадахгүй гэдэг нь бол одоо ойлгомжтой тодорхой болж байгаа.
ядаж парламентын арчлыг бэхжүүлэх, хамгаалах чиглэлд энэ үндсэн хууль арчил өөрөө ингээд Монгол улсад байдгиймаа гэдгийг цааш харуулах чиглэлд олон цөөхөн дөөрмөр зөв ажиллах байхаа гэж итгэж байна. Одоо засгийн газрын гадна талд ажилласан ном ер нь яаж ажилласан? Хүчтэй сүрэг хүчин байхын тулд дор хаяж нэг 3 юм хийх хэрэгтэй гэж би дахин хэлээ хуулийн төсөл өргөн бариад одоо хөөцөлдөг үгэд дээ шүү дээ. Нэгдүгээр ерөнхий сайдыг доош болгох хэрэгтэй. Энэ улсын хурлын толгой дээр аль тэр оюун эрдэнэ дараагийн ерөнхий сайд хэн байна уу үл шалтгаалаад ерөнхий сайд бол улсын хурлын толгой дээр сууж болохгүй. Засгийн газрын байр суурь гишүүдийн асуултанд дээрээс дарга одоо хурд даргалагчийн одоо нүдээр харж загнажж ерөөсө болохгүй байхгүй юу? Эн чинь ерөнхий сайд итгэл ерөнхийлөгч улсын хурлд ажлаа хариуцсан тайлгнах үүрэгтэй. Тийм учраас улсын хурл шиг байхын тулд энэ санал асуудлын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Хоёрт нь дахиад энэ парламент мэтгэлцээний парламент болохын тулд яах ёстой вэ гэхээр энэ ерөнхий сайдын мэдээллийн цагийг улсын хурлын асуулгын цаг болгож өөрчлөөд ерөнхий сайд засгийн газар пропаганда гэдэг сэдвээр улсын хуралд орж ир тоглодог биш. Гишүүд улс орон тулгарсан асуудлаараа ерөнхий сайд засгийн газараас асуудаг тэр чиглэлээр орох ёстой. Гуравт нь дахиад хамгийн чухал юм бол тэр ерөнхий сайд байна уу, засгийн газрын гишүүн байна уу, ерөнхийлөгч байна уу, хэн байхаас үл шалтгаалаад улсын хуралд худал ярьдаггүй байх. Энэ гурыг хийх юм бол парламент шиг болох байх. Парламентын ардчлал, парламентын засаглал Монгол улсад нэг байна гэж нэг үнэлдэг.